176 дугаар сэдв. За тэгвэл тамхи татах эрүүл мэндэд тохирол учруулдаг гэдгийг бол хүн болгон мэддэг. Гэвч одоо нэгэд татснаас татахгүй байхын аргагүй. Иймэрхүү муу дадгаалыг бол өөрчлөх арга байд юм уу юм уу? Яагаад энэ аргыг одоо энэ тамхи татах муу занслаа өөрчилж болдгүй? Маш их сонирхолтой өөрийн биеийн өөрөө ингээл хордуулаад байдаг. Энэ талаар та тайлбарлах болов. Миний тамхи зогсоох аргыг хүмүүсүүд хэрэглээ бас нэлээд сайн үр дүнтэй байгаа л да. Гэхдээ зөвхөн та өөрийгөө л түшиглэнэ. Энэ миний хэрэгжилж байгаа арга гэдэг юм уу, төлөвлөгөө гэдэг юм уу, энийг бол ууштай. Бүхэл энэ одоо муу хэвшил дадгал цаашаа донтцоож үлсэд бүр хэрэгжилж болно. Нэгдүгээрт нь та юусэн ухамсарлах хэрэгтэй байхгүй юу? Хүн бод бүлэглэн амьдардаг амьтаа, тийм ээ, нэг нэгэндээ тусдан дэмжин хязгаарлан, тийм ээ, иймэрхүү нийт олонтойгоо байхтаар сая хүн сайхан эрүүл байдаг, сэтгэл санаа нь тайван амгалан байдаг тийм. Одоогийн нийгэм дээр нэг юм үзэгдэж байгаа юу гэвэл тамхи татдаг хүний хүн их жигэлж үзэж шүү, тийм ээ. Одоо нэн илүү том хот дотор бол тамхи татдаг хүн бараг байхгүй болсон. Том боловсролтой хүмүүсүүд бол бараг тамхи татдаг юм байсан. Тэгээд одоо хүмүүсүүд энэ тамхи татж байгаа улсуудыг юм шүү дээ. За одоо гадна татдаг ч юм уу, тэр 0 татдаг ч юм уу, нийтийн газар татуулах болсон шүү дээ. Тийм ээ, ингээд ирэхтээрээ тэгээд одоо жишээлбэл би түрүүн хэллээ шүү дээ. Өөрийгөө алах хэрэгтэй, өрөөлийг алах хэрэггүй. Хамгийн гол нь хайртай хүмүүсүүдээс алдаг. Ийм болохдоор хайртай хүмүүсүүд чинь хүртэл чамайг жигэлж харна шүү дээ. За ингэхтэр одоо яах вэ? Бид нар ухамсарлах хэрэгтэй байхгүй. Энэ нэг харуултааны төлөө нийтээс нь салаад хайртай хүнээр зэмлүүлээд байх чинь сайхан явдал биш шүү дээ. Энэ ухамсарлах хэрэгтэй. Хоёрдугаартаар нь бол заавал сэтгэл гаргана. Тэрний дээрээс заавал одоо нэг шалтак хайх хэрэгтэй. Би яагаад тамхинаас гарах ёстой юм. Дээрээс нь заавал төлөвлөлт тогтоох хэрэгтэй. За ингээд өөрөө тамхи зогсоё гэсэн хүн бол миний энэ аргыг хэрэглүүл зогсох боломжууд их өндөр байгаа юм л да. За жишээлбэл өөрөө заавал тамхинаас гарна. Заавал шалтак хайх хэрэгтэй. Заавал төлөвлөлт тогтоох хэрэгтэй. За тэгвэл одоо шалтгаан хайж та би хинийхэн төлөө өөрийнхөө эрүүл мэндийн төлөө би тамхи заавал зогсно. Гүүл би хайртай хүнийхэн төлөө юм уу хүүхдийн төлөө би тамхиг заавал зогсно гэд. Ийм шалтгаан хайгаад одоо юм тэгээд одоо нэг тогтсон төлөвлөлт тогтоох хэрэгтэй. Хамгийн доотлоор 3 сар байх юм бол хамгийн зүйтэй. Зүгээр сэтгэлийн хойрол дээр энэ дээр зогсоо маргааш дахин татаад нэг дахиад татахтаар чинь улам илүү татдаг. Яагаад гэмгүй тэр нөгөө нэг төв буй болсон шүү дээ. Тэр төв чинь байна шүү дээ. Одоо нэг хэсэг хугацаанд өгөхгүй болохоор их шундна шүү дээ. Одоо тэрийг хүсэн шүү дээ. Дахиад нэг бариад авахтаар нь тэрний хүсэл нь шундал нь улам их болдог байхгүй. Тэр төв чинь улам их чанга ажил эхэлж байгаа байхгүй. Ингээд улам их татдаг байхгүй. Ингээд улам их хор амсан шүү дээ. Тийм болохоор хоёрын хооронд 3 дунд тамхи зогсох бол туйлын буруу юм байгаа. Тамхиг зогсоохын тулд одоо бид нар байна шүү дээ. Энэ тархин дотроо тамхи зогсоох төв байгуулна. Төрөв нь бол тамхи татдаг төвийг байгуулад авсан байна шүү дээ. Одоо тэгвэл эсрэг байлддаг төв байгуулах хэрэгтэй байхгүй юу? Хүний сэтгэл зүй, хүний үйл хөдөлгөөн, хүний бодол үзэл, хүний одоо энэ үйл ажиллагаанууд бол нэг зүйлийн хэвшил байхгүй юу? Энэ хэвшлийг яаж бий болгоно гэвэл 7 өдөрт бий болгоно, 14 өдөрт биелүүлнэ, 21 өдөр хэвшил болно, 90 өдөрт найдвартай хэвшил татгал болно. Тиймээс би 3 сар гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээд одоо энэ тэр сарын тэдний өдрийг ингээд төлөвлөх хэрэгтэй 3 сарын өмнө. Тэгээ 3 сарын өмнөөс одоо энэ төлөвлөгөө биелүүн тэр өдөр нь бол баяр дуусгалын өдөр ч юм уу одоо сая хэллээ шүү дээ хүүхдийн чинь төрсөн өдөр байсан ч болно танаа хоёрын хөрмөлсөн өдөр байж болно. Тийм ээ олон зүйлийн шалтгаан олж ирэх хэрэгтэй байхгүй юу. Тэгээд эрүүл мэндийн төлөө байж болно. За тэгээд яанагвал хүн юмыг бодцоол биелүүлдэг юм вирус юм биш. Хамгийн гол нь үг яриа үйл хөдөлгөөнөө нэгтгэхэмээ сая яадаг шүү дээ. Жишээлбэл би тэндээс очиод нэг юм авах юм бол бодцоо тэр ирэхгүй. Би очиод бодсныхан дараа очиод барайд аваад гараараа аваад энэ үйл хөдлөл хийж байгаа байхгүй. Тийм болохдоор одоо биеийн энэ үйл хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. За жишээлх юм бол одоо өглөө босоод тамхи татдаг байсан бол хажуудан байгаа тамхиа аваад цааш нь тавиад би хэдэн сарын хэдний өдөр тамхинаас яг гарнаа гэд ингээд хэлэх хэрэгтэй. Өөртөө байнга хэлж бай. Ингээд хэлээд өдөр ингээд үйлдэл хийгээд байдаг. Хажууд байгаа юм санаанд орох үедээ л тамхи санаанд орохдоо цааш нь тавиад тэгээд тамхиа яг татгараа татна. Ингээд би хэдэн сарын хэдний өдөр гарна шүү гэдэг хэлээд байхдаа чи яад ингээд таны уурга тархин дотор танай тэр далд оюун мэдэр танай тэр далд ухамсар дотор чинь ингээд суйрлчихна. Суйрлаад ингээд төв бий болж байгаа байхгүй. Тэгээд яг сайхан тэр өдрийн очихдороо тамхиас гарах ийм боломжуудыг бүрдүүлэх ёстой байгаа юм.
За яг боттын аргаараа нь аваад хэлэх юм бол одоо байна штэ. Одоо тэр өдөр дээр хүрээд ирэн штэ. Тэр өдөр тэр цагтаа хүрээд ирэнгүүт яг эцсийнхэн тамхиг ингээд дуусаад унтраагаад одоо бүх тамхиныхын хэрэгслийг цугыг хаях хэрэгтэй. Биендээ нэг ч ойр нүдэнд ч байлгаж болохгүй. Яагаад гэвэл тэрийг үзвэл дахиад нөгөө тамхины төмчийн одоо улам гуйгаад хөөрөлт үүсээд байна штэ. Ерөөсөн тэр арх юм уу тамхинаас гарсан усуд бол нэг л ойртол хөөрөлт үүсдэг байхгүй. За тэгээд одоо өөрийнхөө ойр дотныхон хүмсэд зарлах хэрэгтэй. За би одоо тамхи татлаган болсон шүү. Танаас олноороо намайг хянаарай. Хүн гэдэг амтэн чи ерөөсө хяналтгүй байж болдгүй л байхгүй юу. Заавал зохих хэмжээний хяналт даралтын дор үйл хүн улам сайн байдаг. За тэгээд одоо бас зохих хэмжээнд торгуул шагнал байх хэрэгтэй. За хайртай хүн ч юм уу, найз нөхдүүд ч юм уу. За чи тамхин үнэхээр зогсчдсан бол би одоо яа тийм ээ. Зохих хэмжээний өргөдөл гаргаж болно шүү дээ. Найзынхаа төлөө юм уу, гэр бүлийнхаа төлөө, хайртай хүнийхээ төлөө. Яг хөө чи тамхи зогсчдсан бол би чамд одоо мөнгөтэй хөл машин аваад өгчий гэдэг юм уу. Одоо ер нь амьдралдаа тохироод яг тэр заавал үнэтэй юм авч өгтөн байхгүй да. За би чамд бол нэг гоё хувцас ч юм уу. За гол би чамд сайхан хамтдаа гараад нэг тоглоё гэдэг юм уу. Одоо энэ олон бүр байж болно шүү дээ. За ийм байх ёстой байхгүй юу. Дахиад тамхиг ирөөсөн ойртож болохгүй. Хэрвээ дахиад нэг л сорох юм бол таны тархин дотор тэр нөгөө бий болгосон тэр тамхины төвч нь бол шууд ичээлийн байдалд байна шүү дээ. Одоо бол тэгээс сэрснийхаа ардад нин шуналтай болдог. Ийм л аюултай байхгүй. Тийм болохоор тамхиг дахиад хор татсан хүний дахиад хортыг насаараа боддог. Гэвч түүнтэй нэг ч ойртож болохгүй. Ойртвол дахиад дорхноо хүлээгээд авчдаг. Яг сэрчиж байгаа байхгүй. Шууд чадж байгаа юм чинь тэгээ сэрчдэг байхгүй. Тэр ичээлийн байдлаас юм сэрчиж байгаа байхгүй. За тэрний дараа одоо тамхи цусныхан дараа чинь одоо тамхи зогсохдоо тэр таны тарих чинь одоо ингээд чөлөөлөгдчихдэг байхгүй. Тамхины хэсгийн тарих чинь чөлөөлөгдчихнэ. За тэгвэл одоо таны одоо өөр үйл ажиллагаанууд чинь одоо их сайхан сэргийг болж ирнэ. Жишээлбэл одоо гидсэн замын шингээх чадвар чинь сайн болно. Яагаад гэвэл тэр тамхины хорог болон тархин чөлөөлөгдсөн, хоол идэх нь нэмэгдэнэ. За энэ үед хэрвээ одоо хизээхгүй бол маш амархан таргалдаг. Зарим одоо эмэгтэй улсууд одоо юунаас л турхын төлөө тамхи татж байна. Ийм тэнэг балан ажил хийж болохгүй. Турхыг чинь өөр аягаар зохицуулж болно. Хоол идэж болно та. Гэхдээ турхын чинь хамгийн гол асуудал хаана байдгийг бол энергидэл байдаг байхгүй. Тэгвэл бид нар энергиэр дор хоолыг сонгоё. Эрүүл хоолыг сонгоё. Ингээл та таргалахгүй шүү дээ, тийм ээ. Ингээд одоо зохицуулаад явах хэрэгтэй. За нөгөө талаараа бол энэ бол нэг зүйлийн хор юм, тийм ээ. Тийм болохоор энэ хорыг тайлна бол одоо бид нар сайхан хоолоо сайн сонгоод одоо энэ бүдүүлэг хоол хүнсээ жимс юм уу ийм хоол идээд энэ хорыг одоо биенээсээ гаргахын тулд одоо өтгнөөрөө гаргана. Илүүхэн шиг ус ууж биеэсээ гаргана. Тэгээд найз нөхөдтэйгээ тамхи татдаггүй найз нөхөдтэйгээ сайхан яриад ингээд явал одоо сэтгэлийн хорчин тайлагдана. Сайхан инээж баяр хөөртэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь одоо бас хөлс гаргаж явах хэрэгтэй. За энийг би дараад нэрээ гэж бодож байгаа. Ингээд өөрийг нь зөв хөтлж авч явах ёстой байхгүй юу? Тийм болохоор тамхи татахтаа бол тамхинаас гарснаа дараа одоо хийх юм олдохгүй болно шүү дээ. Тэгвэл энэ үед шин дур сойр сонирхлыг бий болгох хэрэгтэй. За олон зүйл байна шүү дээ. Сайхан хөдөө хөнгүү газар аяллаж болно. Тийм ээ. Тамхигүй газар аяллаж болно. Ганцаараа ч байж болно. Найз нөхдөд ганцаараа бол бас болохгүй хаа. Найз нөхдөд өөр сайн. За тэгвэл уран бичлэг хийх юм уу? За тэр ширээний тенс пимпам бөмбөг тоглох юм. Энэ чинь одоо их зүйлийн сонирхолтой зүйл шүү дээ. Би ер нь олон газар хэлдэм л да тэр пимпам бөмбөг ширээний тенсийг тоглож сураа. Тэр одоо маш сайн. Яагаад сайн гэж хэлж байгаа юм бэ? Тэр бол бас нэг зүйлийн одоо сайн донтох үйл хөдөлгөөн байхгүй. Цохимоор санагдана, тийм ээ. Тэр пимпам бөмбөг наадмаар санагддаг байхгүй юу? За дээрээс нь нүдэнд сайн. Дээрээс нь хүний тархины эргэлтэнд сайн. Тэр хурдан гэлс хөдөлж байгаа юм чи. Дээрээс нь одоо биеийн чинь эрүүл мэндэд хөдөлгөөн хийж байгаа юм чинь сайн шүү дээ. Дээрээс нь хөлс гараад одоо би саяхан хэлжсэн тэр хөлсөөрөө хорыг тайлах үйлдэл гарч ирэн шүү дээ. Тийм ээ. Ийм сайнтай зүйлүүд байна шүү дээ. Тэгээд одоо тэр тамхи татдаг найз нөхдийнхээ хажууд заавал очиж болохгүй. Очсон ч гэсэн над тамхи өгж болохгүй шүү. Хүн тамхи өгдөг ч юм бол туйлын муухай зан шүү дээ. Яг хөө дээр үед бол тамхи өгөхтөр тасал болдог гэж ярьдаг шүү дээ. Энд чинь одоо яг хөө тэр үеийн уцал ухамсар шүү дээ. Бидний нийгэм хөгжиж байна, уцал ухамсар өөрчлөгдөж байна. Ийм муухай хүнийг хордуулдаг юм хүнд өгдөг. Энэ бол туйлын муухай соёлгүй зан. Тэгж болохгүй. Тэгээд одоо өөрийнхөө анхаарлыг шилжүүлэх хэрэгтэй. Тамхи ингээд бодогдоод ороод ирэнгүүт маш өөр юм бодоод тийм өөр нэгэн ажил үйл хөдөлгөөн гэдэг тийм ингээд та тамхи явах болно шүү дээ. Тэгээд одоо заавал одоо тамхи явахтаа нь бол одоо энэ хідэн зүйлийг сайн хэрэгжүүлж чадах юм бол одоо тамхинаас гарах их болцоонууд их байна. За одоо жишээлбэл одоо манай хичээлд суусан хүмүүсүүд бол одоо тэр шингээлтэн дээр байгаа л
Миний хичээлийн нэг өдөр сонсоод 2 дугаар өдөөс тамхин хайждсан байна. Хүмүүс байна. Тэгээд бас олонх нь бол одоо тэр тамхиан дахид татаагүй. Гэхдээ зарим нь бас дахиад татсан гэнэ. Ягаад гэвэл дахиад манай хичээл зуухгүй бол одоо нөгөө зочрлоо авахгүй байгаа байхгүй. Энэ бол одоо юун дотор байж л байгаа л да. Миний шингээлтийн дотор байгаа сонирхолтой болоо тэр шингээлтийн хичээлүүдээс үзээрэй. За тэгээд одоо төлөвлөгтэй байгаад тийм ээ. Ингээд өөрийн гэсэн тэр заавал одоо шалтгаантай байгаа. Тэгээд 3 сарын тутам тархинасаа энийг авч хаад. Тэгээд биенээсээ тамхиг авч хайж гэсэн юм үйл хөдөлгөөнийг байнга хийн шүү. Ингээд одоо ийм олон төлөвлөгтэй ийм байх үед бол та лавтай одоо тамхинаас гарч чадах юм аа. Тэгээд тамхины хор нөлөөгийг сайн ойлгох хэрэгтэй. За ингүүд лав та тамхинаас гарч чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. За баярлалаа. 177 дугаар сэдв. Өдөр болгон хоол хүнсэнд бол хэрэгэлдэг одоо будаа, гулир, нохойн өвшөө, сагаг, эрдэн шиш, нарим, хар удаа, хулмын чүм, ногоо, жимс, шарлуун, төмөс, амтд төмөс, наангва зэрэг нь бол нүүрс уснаа нэгдэл одоо витамин эрдэс бодисын гол эрэлтээ гэж. Тэгвэл эдгээрт та зөвлөмж өгнө үү? Юуна урд одоо би энэ тариа төмснээ тухайтай эхэлж яриа гэж бодож байна л дээ. Бидний энэ ургамлын хоол хүнс гурил будаанаар бол голдуу одоо нүүрс нэг уснаа нэгдлэр голсон биднэрт энерги хангадаг энэ хоол хүнстэй. Энэ дотор маш олон зүйлийн шимт хичээл байгаа. За тэгвэл одоо өдөрт хүн болвол нэг 200-аас 400 г хэрэгцээтэй байдаг. Хүний биеийн энэ болоодаа бас яг хуу таны одоо хөдөлмөрлж байгаа олон зүйлээс шалтгаална шүү дээ. Ямар хөө ажил хийж гэнэ үү, ямар хэмжээний энерги зарцуулж гэнэ гэж байгаа. За энэ дотор байгаа. Тийм болохдоор одоо бид нар бол одоо энэ найрлаг боловсруулсан хоол хүнсийг багшиг хэрэглэдгийн гол учир нь бол тэр дотор байгаа тэр шихэр нь маш хурдан гэж гарч ирэл хүний шихрийг нэг өөдөн гаргал нэг руу оруулаад ингээл одоо эрүүл мэндэд одоо нөлөө их үзүүлдэг. Тэгээд их идээд ирэхээр энерги нь хэтрээд ингээд амархан таргалдаг. Тэгэл одоо яг хөдөө цаашаа ингээд юусаа явчихна гэсэн. Тийм болохоор одоо бид нар юуна тухайтай өр будаана тухайтай бол бид нар заавал идэх хэрэгтэй. Энэ хоолыг одоо заримдаа өр будаа идэхгүй хөрсөд одоо туурна гэдэг. Энэ бол туйлын буруу. Гэхдээ зохицуулж идэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Энийг нэг анхаарах хэрэгтэй. За ногоо жимсэд бол одоо эрдэс витаминаар гололсон одоо ийм сайн шимт хичээлтэй хоол хүнс л дээ. Энийг одоо хүмүүсүүд одоо бүр ойлгож байгаа. Бид нарын эрүүл мэндэд маш их чухал. Хамгийн гол учир бид нар ногоо жимснээс одоо Монгол хүнд авч хэлэх юм бол энэ витамин C гэж юмыг авна. Ягаад гэвэл бид нар ногоо бага идэж байгаа байхгүй. Тийм болохоор би одоо тэр шингээлтийн бүсэн дээр гаргасан шүү дээ. Витамин C, витамин C-ийг яаж олж авах вэ? Бид нар энэ тэр нөгөө жилийн 4 өдрөд бид нар заавал төмсөө идэж явах хэрэгтэй. Дээрээс нь тэр хятад байцаа гэж хэлж байгаа баха халахад одоогоор манай энд бол чам байцаа гэж нэштэй цагаан ногоо. За энийг бол эдлийн өдрөд үнэн хямдах юм чинь энийг аваад идэж болно. Тэрийг яаж боловсруулах вэ гэдгээ би нэгтэй шингээлт хийсэн байгаа. Тэндээс үзээрэй. За ногоо жимс бол хүний биеийн зайлшгүй шаардлагатай. За төмөс амтд төмс намгааны хувьд авч эхлэх юм бол маш их сайхан ногоо. Энэ бол ногоонтой багтана мөн ч эргээд бас зохих хэмжээгээр бол бидний гол хоол хүнс болох гурил цагаан будаагийг орлож болдгоо. Бас нүүрс уснаа нэгдэл их байдаг. Дотор нь зохих хэмжээнээ өөрөөр эрдэс байдас витамин тэгээд олон зүйлийн сайхан шинжтэй байдаг. Энергээр харьцангуй дор бас хүнд сайн тэмдэглэл өгдөг. Ийм болохоор энэ бол одоо бидний эрүүл хоол хүнс шүү. Энийг бас хэрэгэлж сурах хэрэгтэй. Гэвч бол одоо зарим эмчнэр хэлж байна шүү дээ. Шихэр шидэнтэй юм уу баян эрхэм өвчтэй хүмүүсүүд одоо энийг идэж болохгүй гэж байгаа байхгүй. Идэж болохгүй биш болно шихрийг өндөгдөн. Яаж иднийг бол гурил цагаан будааныхаа хэмжээг багасгаад энэгээр орлуулах юм бол маш их чухал сайн үйлдэл үзүүлэх байхгүй юу. Тэгвэл одоо биш нэг аяг цагаан будаа нэг аяг цагаан гурилаар бодоход л 3 4 аяг төмстэй тэмцэн шүү дээ. Тэгвэл бид нар нэг аяг будаа идэхдээ чинь маш хурднаар одоо нөгөө цуснаа чинь шихрийг өндөр болгож байгаа. Тэгвэл би 2 аяг төмстэй юм уу хагас аяг будаагаа идээд тэгээд дээрэс нь нэг аяг төмстэй одоо махтай ч юм уу юм одоо хуурлага идэж байгаа. Ингүүл одоо маш сайн сонголт. Төмснээ төрөл энэ намгаана төрөл дотор бол одоо шүү дээ. Цайр их өндөр байдаг. Кальц их өндөр байдаг. За ингэснээр бол одоо энэ шихэр шидэн ч юм уу баян эрхэм өвчтэй юм уу
төрөв булчирхаанаа өвчтэй юм уу эдгээр хүмүүст бол одоо их сайн уйлдэлтэй. Тийм болохоор эрэгтэй хүмүүсүүд бол ерөнхийдөө бол энэ иймэрхүү юм гэдэг ижил нангуа айдвал нангуанаа газар нангуа айдвал одоо төрөв булчирхаад сайн л гэж байгаа. Энэ бол баталгаажсан ч юм биш. Гэхдээ энэ дотор байгаа уулгаж байгаа бодисоос аваад хэлэх юм бол ерөнхийдөө авч хэлэх юм бол энэ юунд одоо хүний төрөв булчирхаад сайн. Ягаад төрөв булчирхаа дотор бол одоо үйл ажиллагаанд бол энэ цайр их сайн үйлдэл үзүүлдэг. Цайр нь энэ дотор их байгаа. Ингээл одоо эн чинь бол мэдэгдэм асуудал байхгүй. Эн чинь шинжлэх ухаанаар бүр батлагдсан ямар батлаагүй юм биш. За ийм болохдоор энэ талаар бас анхаарал тавих хэрэгтэй. Тэгээд одоо хор тавдараас сэргийлмэр гэх маш сайн үйлдэлтэй байна. Гэвч төмсийг одоо тосон чараад одоо эджинс тэр хүүхдүүд залуучууд их ээж. За энэ бол туйлын буруу хооллолт. Нэгдүгээрт нь тэр хортой бодис байна, хоёрдугаартаар нь энерги нэх байна, тос байна. Тэгээд одоо нөгөө бодисын чанарын хувиралт оруулсан. Ийм болохдоор энэ бол утгагүй болчихж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол тэгээд одоо бид байнга ярьсан юм чад одоо энд олон удаа нурчаа яах вэ? Олон төрлийн хоолоо сайхан зохистой идэж сурья, өөрийн гараараа хийж идцгаая л гэж зөвлөе да. 178 дугаар сэдв. Өдөр болгон хоол хүнсэнд хэрэгэлдэг сүү, цагаан идэ, өндөг одоо махнай төрөлөөлөө бурцгийн бүтээдүүн нана ох уургийн эрэлт моо гэж. Тэгвэл энэ тухай та зөвлөмж болов уу? Ер нь бол одоо махнай төрөл амтны гаралтай хоол хүнс бол маш сайн уургийн эрэлтэлтэй. Хүний биеийн зайлшгүй шаардлагатай. Цогцтой хэмжээтэй байх үед бол хүний биеинд их хэрэгцээтэй юм аа. Хайр хэтрвэл хорсол болдгоо. Хоол гэтрвэл хор болно. Уурагч мөн адилхан одоо ийм хор болох үүдэлтэй байхгүй юу? За жишээлбэл нэгдүгээр хэлэх юм бол одоо энэ махнай төрөл дотор бол шимт хичээл их бүрэн төгс. Маш олон зүйлийн шимт хичээл байна. Одоо витамин төрлөл зарим дутуу шиг да витамин С бол витамин С бол бүр дутуу байгаа. За тэрнээс ийм болохдоор одоо энэ штэ махыг зохистой хэмжээнд л хэрэглэх хэрэгтэй. Өдөрт улаан өнгийн мах одоо хойно манай гахааны махыг бол 40 граммаас илүү үлдээхгүй байвалсан. За тэр цагаан махыг бол 60 грамм орчим байвалсан гэж байна. За сүү цагаан эдэн дээр аваад хэлэх юм бол одоо өстой бүрэн төгс штэ тийм ээ. Ихийн уурга сүү бол нэг хэлэх юм байхгүй. Тэгвч бол одоо энэ дотор бол зохимжээний одоо сайхан уургатай, сайн кальцтай, маш сайн хоол. Гэвч сүүгийг устай адилуулж болно уу? Бас болохгүй. Бас эргээл эрүүл мэндэд тохирол үүснэ шүү дээ. Тийм болохоор бид нар одоо маш сайн анхаарах хэрэгтэй. Дээрэс нь эсгсэн тараг, айраг, сүү одоо энэ бол эсгэхтэр яадаг бол энэ дотор яагаад системик дээр энэ дотор ч олон зүйлийн одоо сүүн хүчлийн бактери, хүний биеинд ашигтай бактери байдаг. Ер нь бол хүний гидсэн замд бол мянган түмэн дуншуур ис байна, бактери байна гэж байгаа байхгүй. Ер нь ойролцоогоор хил грамм орчим байдаг гэж хэлдэг. За хил байхгүй ч гэсэн хамгийн доотлоор нэг хагас хил байгаа л да. Энэ ямар үйлдэлтэй байд юм бэ? Хүний идэж оруулсан хоолыг одоо шингээхэд чухал үйлдэл үзүүлж байдаг. Дээрээс нь витаминыг үйлдвэрлэж байдаг. Витамин B, витамин К-ийг үйлдвэрлэж байдаг. Хүний биеийн дархалгаа сайжруулахад маш сайн үйлдэлтэй. Тэгээд гидсэнд одоо зочрол өгөөд гидсийг өргөлжих хөдөлгөөнийг ахиулаад ингээд гидсэн дамд одоо хорт бодис үүсгээс сэргийлэх мөртөөсөн хорт бодисыг гаргачлахад одоо чухал үйлдэл үзүүлж байдаг. Ийм болохдоо энэ эсгсэн тараг сүүгийг одоо ууж байх, эсгсэн тараг айргаан ууж байх нь бол хүний биеинд маш их чухал юм аа гэж энд хэлмээр байна. За тэгээд одоо бид нар энэ цагаан эдээ бол хүний биеинд их чухал хэрэгцээтэй юм аа. Гэвч бол сүүлийн үед үйлдвэрлэлийн аргаар хийсэн цагаан эдээ миний сонголтоор миний үзгээр бол тэр нэг шихэрлэг амттай байдаг шүү дээ. Тэр чинь бол одоо сүү тараг цагаан эдээ заримд нь бараг байна, заримд нь байхчгүй орлого бүтээгдэхүүн хийчихэж байна шүү дээ тэр чинь. Ийм болохдоор энэ талаар бас нэг анхаарал тавиарай гэж би бодож байна да. За тэгээд уурга нотлол бол одоо 3 дугаарт нь энэ өндөг бол хүний биеинд их хэрэгцээтэй. Тэгээд зарим хүмүүсүүд одоо бас айгаад одоо энэ холестерин өндөр дангуурчин өндөр гэдэг хүн идэхгүй байгаа. Тэр нэг өндөг идэх бол маш чухал байгаа. Нин илүү хүүхэд бол настай хүн. Нэг нь өсөж जैन, нэг нь буурж जैन. Энэ бол эрүүл мэндэд маш чухал. Тархинд их сайн байдаг. Тийм болохоор бол өдрийн нэг өндгийг идэж явах бол эрүүл мэндийн чухал суурь юм шүү гэж хэлье. За тэгвэл манай Монгол үндэстэн баг шиг идэж байгаа нэг сайн уураг байгаа штэ. Амтны гарлын уураг одоо энэ ч бас олон л яригдж байгаа л да. Шар буурцаг дотор бол мах сүүнээс бол хол илүү мах сүүгийг орлуулж болох ургамлын
мах юм аа. Тэр бол ургамлын мах гэж хэлж болно. За жишээлбэл манай махан дотор бид нар ээж байгаа малын махан дотор бол 10-аас 20 уургатай байдаг бол буурцган дотор 20-оос 40 уургатай байх. Нэг дахин ч илүү байх юм. Тиймээс одоо өдөрт бол нэг 50 г буурцаг гэжээ. Буурцган дотор бол сайн уурга байхаар арахгүй, сайн дос, тэгээд сайн одоо витамин эрдэс бодисууд байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ буурцаг одоо нэн чухал нь бол энэ шар буурцаг. Энэ дотор бол уурга нь өндөр. За нөгөө олон зүйлийн буурцган дотор бол уурга нэлээд өндөр. Гэхдээ тэр дотор бол нүүрс уснаа нэгдэл өндөр. Тэгээд энэ олон зүйлийн юмнууд сайн байна. Буурцган дотор бол бас нэг зүйлийн одоо тэр буурцганы им гормон гэж байна шүү дээ. Ургамлын им гормон байна. Иймээс бол одоо энэ эмэгтэй хүнд бол нэн чухал сайн гэж үзэж байгаа байхгүй юу. Гэвч бол энэ буурцгийг гэдэг тэр гормоныг нөхчих гэсэн юм биш. Тэр энэ бодсон дотор байгаа зүйлсэн ийм амьдлаг бодисууд ч юм уу шүү дээ. Маш бага хэмжээгээр байхгүй. Гэхдээ танд ямар үйлдэлгүй эсвэл лавтай үйлдэлтэй. Гэвч түүнийг им шиг хэрэгднээг бол им шиг тийм хэмжээнд хүрч чадахгүй шүү дээ. Жишээлбэл сарын тэмдэг зогсоод цэвэршсэн хүмүүсийн биеийн дотор эмэгтэй гормон дутагдж байна шүү дээ. Хэрвээ буурцыг байнга үргэлж идээд байвал зохимжээр нөхөн таны биеинд лавтайсан. Гэвч бол тэр одоо яг цэвэршүүлээ гаргаад ирсэн тэр эмэгтэй гормонтой адил тийм хэмжээнд хүрч чадна. Тийм хэмжээнд хүрч чадахгүй шүү дээ. Ойлгомжтой. Энийг бол одоо харцангуй одоо танаас өдөр жоох идэхтэр л одоо хүний биеинд энэ сайн үйлдэл, сайн дэм туслах эмчилгээ болно. Шууд эмчилгээ болж чадахгүй шүү дээ. За ингээд биеийн дархалгаа, хөшөөрөлтийг сааруулах одоо олон талд одоо сайн үйлдэлтэй. Ийм болохоор одоо энэ буурцгийг одоо манай монгол хүмүүсд их бага идэж байгаа юм да. Энийг одоо идэж сурах хэрэгтэй. Тэгвэл би энд нэг сануул болгох нь би одон телевизээр олон удаа хийж үзүүлжсэн шүү дээ. Тэр өөрийн аргаараа тэр нэг машин байдаг шүү дээ. Одоо тэр буурцганы шүмс гэдэг машин. Тэнд өөрийн аргаараа хий. Тэгтээ ганцхан төрлийн буурцгаар хийх нь бол чимдэжэл илдүү талаар тийм сайн биш шүү дээ. Миний тэр чинь бол бүр 10 хэдэн зүйлийн найрцтай байдаг байхгүй юу. Тийм болохоор одоо тэр дотор олон зүйлийн найрц гээд өөрөө хийж уугаад энэ харин шимдэжэлтэй. Тэр гуанзанд байгаа тэр гадна байгаа тэр буурцгийн хэмсэж чинь байж тээ дууф гээд одоо үлдсэн шингэн байхгүй. Шимдэжэл нь дууфад явсан. Тийм өндөр шимдэжэлтэй биш. За тэгээд энэ их төвөгтэй байна гэж бодвол миний аргаар одоо миний энэ жороор хийгдсэн 19-20 төрлийн одоо сүүлчийнх нь 20 төрөл болсон. 20 төрлийн ийм найрлагатай төгс хоол, эрүүл энерги гэдэг хоол байгаа. Энийг бас авч хэрэглүүл та нар сайн энерги өгөх байхаа гэж бодож байна. Тэгээд энэ их амархан усанд хийгээл уучдаг гэдэг байхгүй юу. Ийм талаар бас анхаарах болов. За тэгээд одоо хүн өдөрт бол одоо бас нэг 5-3 улаан чууг гэж. Чууган дотор бол витамин бас нэлээ өндөр. Гэхдээ яг хатсан чууганд доролдоо. Шин чууганд бол витамин юм бол одоо маш өндөр, хамгийн өндөр байдаг байхгүй юу. Ер нь хоол хүнсэн дотроос. За тэгээд энэ тэр дотор төмөр байна, олон зүйлийн витамин B-ийн төрлүүд байна, маш сайн. Тэгээд чууг өдөрт нэг 5-3 чууг идэж. Их идвэл бас болохгүй шээ. Одоо чинь нөвтөх нь одоо тэр олон зүйлийн бас муу илтгэл гарч ирж штэ. Ер нь тэгээд болохгүй байгаа байхгүй. За тэгээд одоо хушиг, багшиг хушиг бол нэг 2-3-ыг том хушиг бол нэгийг ч юм уу ингээд хушиг идэж тэр их хэрэгтэй. Таны тархинд сайн, биед сайн. За зүгийн бал байна. За тэгвэл тэр цэцгийн тоос байна. Одоо энэ буудааны соёо гэдэг нэг жоох юм байдیں۔ За тэрчгээс их хэрэгтэй. Яагаад гэвэл тэр дотор бол хамгийн нандин зүйл нь байгаа байхгүй. Соёолж гарч ирдэг хамгийн нандин зүйл. Тэр бол ургамлын хамгийн охин тэн дотор байгаа байхгүй юу. За тиймээс ийм их хийж болно. Одоо байгалаас зайсан олон зүйлийн сайхан хоолууд байна штэ. Тэвнийг зохистой хэрэгжилж чадаад олон төрлийг хэрэгжилж чадах юм бол бидний эрүүл мэндэд одоо ихээхэн тусд юм болно гэж бодож байна л дээ. За би энд бас нэг 2 зүйлийн өөрийнхөө иддэг юмыг танилцуулчих да гэж бодож байна. Би бол одоо цуун дотор сармис, улаан халистай сонгон, шинга ингээд энэ 3 идэтгээд одоо идэж байгаа юм л да. Тэгээд яг хөө нэг удаа хийснээр нэг 2-3 өдөр дотор ингээд идээд дуусчихаа дахиад хийгээд тэр цууг нь харин асахгүй, цууг нь хоолндоо хийгээч юм уу тэр сэрүүн ногоондоо хийгээ ичиж байгаа байхгүй юу. Тэгтээ саримсан урдаар ингээд нэс дарчгаад хальсалчгаа нэс дарчгаад 15 минут болгож агаад хийгээрээ. Миний тэр шингээлтэн дээр харин энийг ингээд тодорхой тушаагаагүй байж болох юм. Тэгвэл яах юм бол тэр одоо нөгөө саримсны эд тэр одоо хүний биеинд одоо маш сайн зүйлсэнд гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол шууд хийчихвэл тэр өөрсөлт нь их удаан болд юм шиг байгаа юм. Тиймээс ингээд идэх нь бол одоо бид нарт бол цусны шингэлж өгөх одоо хөшрөлтөөс харуулдаг одоо тэр юу байна штэ кан янхаа гэж чинь эсэлтгийг хориглох, холестериныг бууруулах,
одоо гидсэн дамын хор тавдар юм уу олон зүйлийн хор тавдраас сэргийлэх олон сайн үйлдэлтэй. Ингээд идэхэд бол би бол их боломжтой гэж байна. Тэгээд бас амтанд чинь бас нэг зүйлийн 100 ороод чинь их зүгээр юм байгаа. За ингээд миний тэр шингээлтэн дээр байгаа л да. Энийг үзээрэй. Номонд орч гисэн бичээтэй байж л байгаа. За баярлалаа, энэ хөтөл ярий.